За юунаас онцгой байдлаас асууя. Юуны 2024 оны гүйцэтгэлийн тоогоор хийж идэг бодитоор онцгой байдлын албаагчдын тоног төхөөрөмжийн хангамж ажиллах нөхцөл боломж хэр сайжирсан бэ? За онцгой байдлын байгууллагуудын хүртээмж хэр дээшилж байгаа. Энэ 2024 онд хэр хийгдсэн байна? Нэг бодит дүн байдлаар нэг хэлж өгөөч. Гэс нэг юм асуудал байна. За гадаад харилцааны сайдаас энэ гадаад байгаа нөгөө албан хаагчдын асуудал хэрхэн одоо бид чинь өмнөх төсвүүдээр яригдаад байгаа хэрхэн шийдэгдэж байгаа. Энийг 2025 оны эсвийн тодтол дээр нь яаж оруулж байгаа вэ? Энэ хоёр асуулт аваад. За Батцамбар гишүүний асуултанд хариулъя. Ариун буян дарга. Та 5 номер дээр ч асууж байгаа. За. Тав номерын микрофоныг өгье. За баярлалаа. Батцамбар гишүүний асуултанд хариулъя. За онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж багц хэрэгслийн чадхыг сайжруулах тал дээр бол улсын их хурл засгийн газраас онцгойлж анхаарж байгаа. Сүүлийн 4 жилийн хугацаанд бол үндсэндээ одоо 20-30% бол нэмэгдсэн. Ялангуяа одоо олон тракт тусгай зориултын аврах ажиллагааны багц хэрэгсэл тоног төхөөрөмжийн хангалтыг бас гадаад улс орнуудын хөнгөлөлтөө зээл тусламжийн хүрээнд одоо шийдвэрлэх замаар мөн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтанд одоо нэмэгдүүлж тусах замаар одоо ингээд шийдвэрлээд ажиллаж байна. Одоогийн байдлаар бол одоо 40-60% таа. Цаашдаа бол одоо энэ уур амьсгалын өөрчлөлт, гамшиг ослын тоо давтамжтай одоо холбоотойгоор өнөөдөр бол цаашид ч бий болох энэ нөхцөл байдалтай холбогдвол зайлшгүй бол дахиж одоо нэмэгдүүлэх ийм хэрэгцээ шаардлага бол бидэнд бий. Хоёрдугаарт нь анги салбаруудын хувьд бол сүүлийн одоо 2 жилийн хугацаанд засгийн газрын тогтоолоор 30 гаруй одоо анги салбар шинээр байгуулагдсан. Энэ жил бол засгийн газрын тогтоолоор 12 анги одоо шинээр байгуулагдахаар бид нар одоо бэлтгэл ажлаа хангаад албаагчдаа сургах холбогдох бэлтгэлийг бол хангаад ажиллаж байна. Цаашид мөн одоо стандартад нийцүүлж одоо албаагчдын тоо, анги салбарын тоог нэмэгдүүлэх замаар гамшигаас хамгаалах үйлчилгээг шуурхай үр дүнтэй зохион байгуулах бас хэрэгцээ шаардлага бол бий. Баярлалаа. За Батцэг сайд асуултанд хариулъя. За Батцамбар гишүүний асуултанд хариулъя. За энэ жил тодтолоор бид нар бол оронтойгоо хасуулахгүй гэж нэлээ одоо ярьсан. Ягаад тэгэхээр манай диплом төлөвлөгчийн газруудын оронтой бол одоо яг одоо хасах ямарч боломжгүй байгаа. Хоёрдугаарт зардлын хувьд ч гэсэн ер нь бол урсгар зардлын 80% диплом төлөвлөгчийн газруудад оногддог. Төвд бол 20% нь оногддог. За хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр гэдэр байхгүй учраас манай зарлаас одоо хасах ямар ч юм аргагүй байгаад байгаа. Харин ч бид нэр жилийн жилд ханшийн зөрүүнээс болж нэлээд алдагдлалд ордог. За тэгээд одоо хүлээгдэж байгаа зүйл гэвэл 2 Бразилд бид нэр элчин сайдын яамаас сэргээж байгуулах ёстой. Тэр одоо бүс нутагт ерөөсөө элчин сайдын яам Кубас өөр газар байхгүй. Тийм учраас энэ бас манай харилцаанд их чухал. Учраас энийг нээ гэж байгаа. За Испани улсад бас элчин сайдын яам байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад одоо айлын талтай тохироод дипломат шугамар тохироод байгуулахаар болсон байгаа. За энэ зардлуудыг бид нар бас хасуулахгүй гэдэг ийм саналтай байгаа. Манай дипломат төлөвлөгчийн газруудад нэг ийм нөгөө иргэдэд туслах сан гэж байдаг. За энэ зардал бас хасагдахаар болж байгаа. За энэ зардал бол дандаа голдуу элийн чандад хүнд өвчин зовлон туссан. За голдуу одоо амь нас өргөцсөн, нас барсан иргэдийн шарилыг зөөх болон за бас хэлийн чандад хэрэгтэй хөвгт холбогдож бас одоо хоригдож байгаа иргэдээ эргэх гэх мэт ийм зардал зарцуулагддаг энэ төсвийг бас хэвээр нь хадгалахыг хүсэж байгаа. За 2025 онд бол бид нэр болж өгвөл бас жоохон тэлэх ийм саналтай байгаа. За саналаа сангийн яамд бас хургуулээд ажиллаж байгаа. За Батцамбар гишүүн нэмж тодруулъя.
Зүг орхиодох гэж байна. Магнасрын дараагаас асуугатай. Та бүхэн гадаад байгаа байгууллагуудын шалгалтыг ер нь яаж хийж байна? Тийм хүндрэл чирэгдэл хэр гаргадаг. Ер нь сураг сонсоход бол нэг бараг л жилийнх нь өртөсгөл хүмүүс очиод шалгаад идэх сургуулиуд энэ гадаад байгаа байгууллагуудын шалгалтыг яаж үр дүнтэй хийх аргачлал байдгийг энийг яаж хийж байгаа? Бас дарга нариулахгүй дараагаас нь асуусан юм орлогч нь болилтоо танаар тэгвэл дарга нь яг ч байх. За Батцмөрлөгчний асуултанд хариулъя. 3 номер Магнасрын дарга. За Батцмөрлөгчний асуултанд хариулъя. За ер нь бол ерөнхий зарчмын хувьд бол 2 жилд нэг удаа энэ дипломат байгууллагуудыг шалгаж байгаа. Гадаад харилцааны яамтай, сангийн яамтай хамтраад ийм шалгалтууд явдаг. За тэгэхэд яг одоо таны хэлж байгаа тэр процессын хувьд бол би одоо мэдэхгүй байгаа учраас манай санхүүгийн туршлагатай санхүүгийн дараагаар хариулчихвал болохгүй юу гişүнэ. За та нэг энэ дэр хэлж. За 4 номер. За Батцмөр гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг. За гадаад харилцааны сайдын нийт төсвийн 75.9% бол гадаад оронд суугаад дипломат төлөөлөгчийн газруудын төсөв эдэлж байгаа. За төсвийн тухай хуулиар бол эдгээр газрууд маань төсвийн шууд захирагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Уг нь бол төсвийн тухай хуулиар жил болгон төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэхдээ бид төсөв за мөн тухайн дипломат төлөөлөгчийн газруудад байгаа эрсдэл хаана очиж аудит хийх ёстой вэ гэсэн энэ асуудлаа судлаад 2 жилд нэг удаа очиж санхүүгийн тайлангийн аудит хийж дүгнэлт өгч байгаа. За баярлалаа. За Эрдэнэ улс гишүүн асуулт асууя.